Ой, цааш. Би нэрээ та бүхэн дэрийг сони юм харуулъя. Одоо энэ манайх 17 давхар штэ. Тэгээд энэ дээшээ дээвэр байгаа хгүй юу, дээвэр. Дээвэрд нь би өмнө юу гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан сонио. Надаас зөвлөгөө авмаар байгаа хүмүүс байвал энэ дугаар руу холбогдороо. Би баларсан. Одоо арай өнөөдөр би ганцхан хүний төлөө нааш ирсэн байхгүй юу? Тэгсэн чи тэр ганцхан хүн маань ирээгүй заяа. За дараагийн хоол цөөвөн гарч ирлээ. Сайхан хооллоорой. Хэдий л буузаа. 2 ил бууз. Миний цагаасаар юм бууз. Бэлгэн тавсан уу? Уул нь мөнгөний өгнө гэсэн чи өөрөө өгнө гэстэй мөнгөний. Ой, бэл. За босъё. Good morning everybody. Орчин ерөөсөө унтч чадсан. 11:30 гэж унтаад 4:30-гээ босоод тэгээ тэрнээс хойш унтахгүй байжгаад одоо хэдүүлж байна. 7:54. Сари сэлэх чахси рухи. Хопавай ногод яхо цагаан юм шинжин байгаа юу яага юм яна царайсан юу вэ? За тэгэхээр энэ дотор юу байгаа юм бэ гэхлээр нэг ширхэг киви 6 ширхэг гүзээлцгэн тэгээд нэг бүтэн алим хийцэн байгаа. Тэгээ би өгдөө энэ жимснүүдийг ингээ миксердээд уудаг болцсон. Яагаад вэ гэхлээр нөө аппарат зүүцсэн байгаа болохоор энэ алим идэх айгу төвөгтөө санагдаад тэгээд миксерд чичээ гэж бодоод тэг ганцхан алимыг миксерт тэр жоохон онцгой санагдаад алимтай юу холиул гоё амттай байд юм бол гэдгсэн гүзээлцгэн киви ойлгохоор айгу гоё амттай байд юм лээ. Тэг би өмнө мэдхгүй энэ дотор нэг сүү хийгээ утгаад дүүсэн байхгүй юу. Тэгсэн чинь амар муухай өтгөн болчт юм байлээ шүү дээ сүү хийхээр. Тэг яах ёстой вэ гэхлээр ус хийгээ дутгахаар айгу гоё болт юм байлээ. 150 мг хавцаа ус хийгээд тэгээд миксерт ичгээр айгу гоё амттай болт юм байлээ шүү дээ. Яа болчлоо бэлэн басаа. Ваа, ямар гоё амттай гэж. Киви хийлгүү зөвхөн гүзээлцгэн алим хоёр ихээр бас айгүй гоё амттай болт юм билээ. Би яг нөгөө киви хийж байгаа шалтгаан нь киви чинь нөгөө жимснүүдийн хаан гэдэг шүү дээ. Дотроо маш их витаминыг агуулсан байдаг. Тэгээ яг киви хийчихдэг л дээ. Түүнээс бол заавал киви ихгүй алим гүзээлцгэн хоёр байхад л хангалттай шүү. Вау, энэ ингээ миний өглөөний хоол. Машта. Зяагийн өглөөний хоолоо идчихлээ. Одоо яах вэ гэхлээр шууд жимдээ гарлаа. За жимдээ гарч яах вэ? Сүүлийн үед айгүй гоё унтж байгаа, айгүй гоё амарч байгаа. Гэхдээ уурчин ерөөсөө унтчихсангүй яасан юм бол айгүй хэм бодсон баха. Тэг яаж яах нэг сонир зүүдлээдсэн. Нэг Японы нэг муухай юу гэдэг штэ. Ямар кино лээ тэр чинь. Нэг юм жоох хүүхэд байгаад тэг яг ийм царайтай. Тэр өстө муухай кино те. Ямар кино лээ нэрийн санаанд дартдаг. Тэр яг ингээд сууж ивэл яана. Би яг нэг нүрээ гож чинь миний хажууд ингээд харцсан сууж ивэл яана. Ой, цааш.
Өчигдөр би интернетээр нэг өмч хэлсэн байхгүй юу. Тэгээ тэр өмдөг өмсөж үзсэн чинь таалагдахгүй байхаар нь пампум буцаалаа гэж бичээд ингээ үүдэн дээрээ тавьчихдээ. Тэнгуут нь хүн ирээд аваа авчдаг байхгүй юу. Айгу амар. Тэгээ одоо энэ солонгосчуудын хэрэгэлдэг онлайн шопинг купоны надад хамгийн таалагддаг юм юу вэ гэхээр захиалаад таалагдахгүй бол буцаасч болдог байхгүй юу. Тэр нь айгу амар байдэ. Тэгэхгүй бол тэгээ заавал авчвал нөгөө хэрэглэний хэр чинь бас те хэцүү шүү дээ. Hi vlog. Өнөөдөр солонгос бүр нэлээд хүүтэн биш үү? Өглөө болоод тэр нэлээд сэрүүхэн байна. За удахгүй тэгэхээр Монголын цагаан сар болох ч байгаа бах те. Солонгосын цагаан сар болохоор 16, 17, 18 тахгүй юу? Тэгээ манай жим 15, 16, 17, 18 4 хоног амарх юм. Тэгээ би энэ 7 хоногт заавал жимээ таслахгүй гэж бодоод тэгээ энэ 7 хоног битүү явсан. Өнөөдөр яваад маргааш яваад тэгээ 4 хоног амарх нэ. Every sweat drop, every aching muscle. This is where legends are made. Ignite your fire, unleash the beast. Train to dominate. No limits, just power. За сайхан яг нэг цаг дасгалаа хийчихэд гараад ирлээ. Би хөнгөрөөд бүр айгүй гоё болчлоо. Ёо, дасгал хийсний дараа ягаад тийм гоё мэдрэмж төрд юм бол. За дэлгүүр орж алим авнаа. Манай гэрийн ойролцоо нэг ийм том март байдаг гэсэн юм билээ. Би энийг юусэн мэддгүү байж байгаа саяхнаас л мэдсэн. Тэгээд за дэлгүүрээс ийм алим авлаа. Тэгээд энэ алим хэд гэж бодож байна? Дотроо 6 ширхэг байгаа байхгүй юу? Тэгээд 18900 вон гинэ. Энэ алимчтай яагаад тийм үнэтэй байгаа юм бол мэдэхгүй. Манай гэрийн хажууд байдаг март болохоор 10,000 вонтой байдаг санагдаад их юм. Би яск бол үнийн нэрээс харддаг байсан юм болоо. Би нэрээ та бүхэнд нэг сони юм харуулъя. Одоо энэ манайх 17 давхар штэ. Тэгэд энэ барилга 18 давхар барилга байхгүй юу? Тэгээд энэ дээшээ дээвэр байгаа байхгүй юу? Дээвэр. Дээвэрд нь би өмнө юу гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан сонио. Тэгсэн хараа. Энэ дээвэр дээр ийм гоё юутай байсан бэлээ талбайтай. Би өмнө ерөөсөө мэддэггүй байсан байхгүй юу? Тэгээд би яаж мэддэг болсон бэ гэхээр за энэ дээвэр дээр нь юу байд юм бол гэд нэг гарч үзье гэж бодоод гараад ирсэн чинь ийм гоё дээвэртэй юм бэлээ. Тэгээд би хаяа гоё нартаа өдөр гарч ирж алхдаг байхгүй энэ дээвэр дээр. Тэгээ энэ ч ийм гоё бас дасгал хийдэг газартай байсан юм билээ. Би одоо энэ байранд жил гаруй амьдрахтаа одоо л мэдчихэж байгаа байхгүй энийг. Тэгээ хаяад гоё энэ дээвэр дээр нь гарч ирж алхаж байна. Одоо жишээлбэл энэ ах хүү өглөө ингээд гоё дээвэрээ ториод алхаж байгаа байхгүй юу. Тэгээ жоохон дулаараад ирэхээр энд гоё ингээд сууж мууж болдог ийм гоё өрхөн сандалтай юм билээ. Тэгээ би одоо та бүхэнд 19 давхраас Солонгосыг дээрээс нь харуулъя. Ер нь ямар хөө миний амьдардаг дүүрэг ямар хөө та бүхэн дээрээс нь харуулъя. За солонгосныг дээвэр дээрээс иймэрхүү харагдаж байна да. Солонгос юу явах вэ? Миний амьдардаг энэ гүри гэдэг дүүрэг. Ёо ингэж очих гэж. Ёо энэ хараар явахаар ямар амар зочихоос намайг түлхээ унгаач шүү гэж зүгээр салгас хэлээ авлаа шүү дээ. Ёо. Тэгээ би та бүхэнд өмнө хэлжсэн шүү дээ. Миний амьдардаг гүри гэдэг дүүрэг нэлээд дээр үеийн байшин барилгуудтай дүүрэг хгүй. Одоо энэ барилгууд нь бол бүр дээр үеийн барилгууд. Тэгээ одоо Солонгост яадаг вэ гэхээр энэ бүх барилгуудыг нурааж хаяад дандаа энэ апартууд босгоо яваад байгаа хгүй. За одоо жишээлбэл тэр цаана харагдаж байгаа апарт байгаа шүү дээ. Тэр хавьд яг ялгаагүй ийм байшингууд байсан гэсэн үг. Эднийг бүгдийг нурааж газарт оруулаад ийм том апартууд босгоо яваад байгаа. Тэгээ би аль дээрээс энийг одоо мэдчихэхгүй явдаа гэж бодоод тэр энэ дээр нөөрх ийм гоё мод цэцэг тарьсан. Тэр урд юу вэ харж үзэх үү? Ямар амар юм бэ? За одоо би та бүхэн сая өмнө үзүүлсэн газрынхаа нөгөө талд нь гараад ирж байгаа байхгүй юу? Яг энэ хэсгийн байшингуудыг бүгдийг нь нураацсан байгааз. Тэгээ одоо газарт ороод шинэ апартмент өндөр барилгууд босно гэдээ ойлгох болно. Тэнд бас харах юм бол газарт орж ийн. Тэнд амьдарч байсан бүх хүмүүсийг нүүлгээд одоо газарт ороод шинэ апартууд босноо гэж ойлгоход болох нэ. Гой хаяа нартаа өдөр гарч ирж дээвэр дээр алхаж байгаа. Тэрийг харин та бүхэндээ хэлэх гээд дасглаа хийж орж ирчихэд гараа сайн угааж байгаараа. Яагаад вэ гэхээр жимний төхөөрөмжүүдийн шээс та янз бүрийн хүмүүс барьж байгаа шүү дээ. Тэгэхээр ням бактери маш их байдаг учраас би бол дасглаа хийж орж ирчихэд гараа бол маш сайн угаад. Бас хөөхөн сэжигчээ. Өглөө нэрээ энээс уух гэж байгаа мартсан биз дээ. Энэ юу вэ гэхээр брокколины цэвэр жуус. Цэвэр ходоодонд айгу сайн байдаг гэсэн ходоодонд. Манай нэг найз намайг тэгэж авч юу. Чи 100 наслах хаа гэж авч юу. Хэрвээ би 100 наслах юм бол одоо дөнгөж 38 та гэдэг чинь би чи хүүхдээр байгаа юм шүү дээ. Юу вэ? Цаашд 72 жил амьдрах гэсэн үг үү? 68 жил амьдрах юм уу? За мэдэхгүй. Тоондоо мó. Арайчтэй золбоо чи нэрээ 100-аас 38-ыг хасч чадахгүй байхтай яа гэж бодож магадгүй. Гэтэ үнэхээр муу нэр. 62 юм байна те 62. Ойлголоо 62 юм байна 62. 62 биш лөө. Тэч 100-аас 38-ыг хасч чадахгүй байна.
62 мөн л штэ. Мөн л штэ. Гэтэ яалчгүй би нэрээ 10 жил байхын тоонд айгу муу байсан. Би тоогоо дандаа ангийнхаа хүүхдүүдээс хуулдаг байсан. Яаж ч бодсон толгой ерөөсөө ажилтгүй, яаж ч заасан. Гэтэ мэдэхгүй. Заагаад төгсөн бол ойлгох байсан болов. Гэтэ үзэгчтэй гэж хэлэхэд хичээлдээ сайн хүүхдүүдийн потенциал нь өөр гэдэг хэвхэв юу? Хичээлээ сайн хурдан ойлгоод, онцлог аваад, ер нь хичээлдээ сайн байна гэдэг төрөлхийн авьяас шүү. Бити хүүхдүүдээ бус хүүхдүүдтэй харьцуулаад загинж байгаарай. Тэр чинь бүгд өөр өөр потенциалтай байхгүй. Хүүхдээ чи хичээлдээ муу байна гэж загинж байгаа болвол та өөрийгөө л загинж гэнэ гэсэн үг. Тэр хүүхд чинь таны үр удам шүү дээ. Таны генийг авсан байхгүй юу? Хичээлдээ муу таны генийг авсан л гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө хүүхдтэй буруу өгөх шаардлагагүй заяа. Чи өстө хэнийгээ дөөрөөчөөд ийм ухаанмуутай байд ингээд амар загинд штэ эцэг эхчүүд таныг дөөрөөгаад ийм ухаанмуутай байгаа ба. Хүүхэд болгонд өөртөө гэсэн авьяас байгаа. Зарим хүүхдүүд нь хичээлдээ муу ахад, зарим хүүхдүүд нь спорттой сайн байдаг те. Зарим хүүхдүүд нь спорттой муу ахад хичээлдээ сайн байдаг ч юм уу. Тэгвэл тэр хүүхдийнхаа сайн зүйлийг л олоод өгчөхөд л болно. Хүүхдтэй юу дуртай, юу хүснээ хийгээд үз гэж хэлэх хаа. Юу ч хийж болно тэр нь. Спорт байвал спортоо хийгээд үз, хичээл хиймээр байвал хичээлээ хийгээд үз, PC тогломоор байвал PC-гээ тоглоод үз, гитар тогломоор байвал гитараа тоглоод үз, төгөлдрөөр тогломоор байвал бүх юм хийгээд үз. Чи юун сонирхолтой нь өөрөө хийгээд үз. Гэхдээ алдлаа гэхэд тэр хүүхдээ хизээч зэмлэхгүй. Чи өөрөө наадхаа хийж үзээд чамд сонирхолгүй санагдах юм уу? Чи өөрөө наадхандаа авьяасгүй гэж өөрөө мэдрэх юм бол тэр үедээ надад хэлээ. Бас өөр сонголтууд зөндөө байгаа. Битгий санаа зовгээд арт нь яг ээж аав нь бэлэн байж ах хэрэгтэй юм шиг байгаа. Тэр хүүхд ямар ч айдсгүйгээр өөрийнхөө авьяасыг олж илрүүлэх баг. Тэгэхгүй болохоор эцэг эхчүүд яадаг вэ гэхээр яг нэг юмд ингээд оруулчаад тэрэндээ бүр үхтлэн шахаа хийдэг байхгүй. Чи наадхаараа хоол олж идэв шүү. Чи наадхаараа амь зогоогоороо гэд бүр нөгөө хүүхд ингээд дарамтлаа айлгаа хийдэг. Тэгээ нөгөө хүүхд нь юу ч оролдож чаддгүй. За би өстой энийг л хийх ёстой, энийг л хийх ёстой гэд. Тэг яг их сургуульд ороод төгсөөд ажил хийхээр өөрийнх нь дургүй ажил. Өөрөө дургүй ажилдаа орсон, дургүй мэрэгчлээ олцсон. Тэгээд юу хийж байгаагаа мэдэхгүй. Эцэг ихтэй бүр амар өс санцсан. Би таанараас олж ингэж амьдрсан. Би таанараас олж энэ мэрэгчлийг сонгосон гэд. Ийм хүмүүс эргэн тойрон зөндөө байна нэрэнгээс. Би бол тэгэж боддог байхгүй юу? Охиндоо уянгаланд ямагт аав чинь байгаа шүү. Яг чамтай хамт амьдраад чиний хажууд гэ цаг тутамд байж чадахгүй байгаа ч гэсэн чи ямар ч алдаа гаргасан, юу ч хийсэн, яаж ч амьдарч авсан аав нь чиний хажууд яг чиний аав хിവэрээ чамайг хамгаалаад чамайг ямар ч үед өмөрөө байнга зүрх сэтгэлтэй аав нь охиноо бодож амьдарч байгаа шүү гэдэг тэр итгэлийг л охиндоо ёстой ах гэж бодож байна. Тийм үүрэгтэй би угаасаа тэр үүрэг даалгавраа бол заавал цаашдаа биелүүлээд амьдрна гэж боддог байхгүй. Би сая Женевт очиод охинтойгоо тоглоомын талбай дээр тоглож байгаа байхгүй. Тэгээ уянгалан тоглоод явж байгаа ч гэсэн жоохон явж байгаа л эргэж хараад намайг араасаа дагж ирж гэнэ хараад байгаа байхгүй. Яагаад гэвэл дөнгөж 3 настай шүү дээ уянгалан чинь. Дөнгөж 3 нас хүрсэн. Тэгээ тийм том хүүхдүүд зөндөө байгаа байхгүй. Амар гүйлдээл, бархиралтай бие бинийгаа мөргөж унаагаад тэр газар хичнээн хүүхдийн тоглоомын газар ч гэсэн аюулгүй газар биш байгаа байхгүй. Уянгалан ч гэсэн тэрийг мэдэрч байгаа. Би ч гэсэн тэрийг хараа ойлгож байгаа байхгүй. Тэгээд нөө зөндөө олон том хүүхдүүд гүйлдэж харайлдаал ингээл те хажуугаар зүрхтэй цогц мохоо тэнгууд тэр хүүхд айдас мэдрээд байгаа байхгүй. Тэгээ жоохон явж байгаа л эргэж хараал. Жоохон явж байгаа л эргэж хараа. Тэгээ би араас нь дагаад явангууд аюу гой тайван заяа. Амар хөөрхөн. Зүгээр нэг иймэрхүү жишээн дээрээс л харахад аав нь чиний хажууд байнга байгаа шүү гэдэг энэ мэдрэмжийг л тэр хүүхдтэй аюу гой өгөх юм бол тэм нэг уурлаад байдгүй нэг тийм дүлгөөн зантай хүн болж төлөвшдөг юм болов. Долбоо нэрээ тоглоомчгүй дипломгүй л болохоос ер нь баргийн сэтгэл зүйчээс ер нь дутгааргүй болсон шүү дээ. Надаас зөвлөгөө авмаар байгаа хүмүүс байвал энэ дугаар руу холбогдороо. Өнөөдөр гэхдээ тоглоомчгүй би баргийн үнтэй ингээд одоо ярилцаад энэ нэг иймэрхүү сэтгэлтэй хүн байна да. Яг энэ дээр нь жоохон асуудал байгаа юм байна гэдэг ингээд жоохон ярилцаж үзээд ойлгох хэмжээний болцсон гэж өөрийгөө бодоод байгаа байхгүй юу? Бодоод байгаа. Та нар юу гэж бодож байна? За. Тэгээ шүүмжлэхээгээд ер нь би сэтгэл зүйч болох хэрэгтэй байсан юм шиг. Болцсон билүү? Болцсон шүү дээ нэрээ тий. Твикс ягаад ийм гоё амттай байгаа юм бол сэтгэл зүгээр тайлбарлах гэдэг. За залбаа нь хувцас өмсөд гарахд бэлэн болчлоо. Өнөөдрийн лүк Солонгосын офисын ажиши гэдэг нэртэй ийм лүк. Ажилдаа гарлаа. За марцсан юм байхгүй те. Авцсан. Байхгүй юм шиг байна. Хай влог. Би нэрийг аппарат хийлгэсэндээ бүр 100% сэтгэл хангалуун байгаа. Аль дээрээс хойш хийлгэж авахгүй явдаа гэж та. Үнэхээр гоё болж байгаа шүү бүр. Яа хэд хоногийн өмнө би машина хаан тавьснаа олохгүй бүр бөө юм бас баг 30 минут тавьсан шүү дээ. Одоо миний санаж байгаагаар бол энэ хэвдэл байх хэрэгтэй зөө. Энэ удаа олстой яг санаж байна.
Сайн санаж байна. За, золбооны ямар ч гэсэн гэрээсээ гараад ирлээ. Одоо хайчж байгаа юм бэ гэхлээр ажил руугаа явж байна. Шүдний имлэг руугаа явж байна. Тэгээ шүдний имлэг руугаа явхаас өмнө Наскагийн хаар дайраад явна. Наскагийн хаар дайрч нэг ачаа авах хэрэгтэй. Тэгээ би та бүхэнд нэг зочин харуулъя заяа. Та бүхэн санчрыг хараагүй удаж байгаа шүү дээ, тэ? Санчрыг харуулъя. Санчир одоо надад гэрийнхаа үүднээс нэг юм гаргаж өгөх байхгүй юу? Тэгтэн би та бүхэндээ хальт санчрыг харуулъя. Санчир маш том болсон байгаа. Зөндөө том болсон. Тэгээ золбоо тийг бүр анханаас нь үздэг байсан хүмүүс санчрыг харъя л да, Наскаг харъя л да, Луяг харъя л да гэж айгүйх мессеж ирдэг байхгүй юу? Яна туул ярьж байна. Байна уу? Ажил руу орж ирэх юм уу? Би баларсан. Яасан? Нөө тараах юм аав штэ. За. Би чамд байгаа гэж одоо ажил руу явж байгаад би Наскагийн догшноо мартаад буцаа явж Наскагийнх руу. Яа хийх вэ? Тэгээ одоо Наскагийнхаар ороод очихсоор л баг 1:30 болох юм шиг шүү дээ. Одоо арай өнөөдөр би ганцхан хүний төлөө нааш ирсэн байхгүй юу? Тэгсэн чи тэр ганцхан хүн маань ирээгүй заяа. За. За. Би шаал тийм нааш ирчихэж байгаа байхгүй юу? За би тэгвэл одоо нэг санчрыг нөө яг үүдэндээ нөгөө нэг юмаа тортой юм гаргаад өгөх гэлцэн. Тэгээд гаргаж өгөөд яг нэби хийгээд хэд чам руу мессеж явуул. За. За. Туул анийгаараа загнуулан гаалтлаа. За ямар ч гэсэн тэгээд Наскагийнхаар ороод ачаагаа авчаад шууд Монгол таун дээр очиод туултаа уулзахаар болчлоо. Тэгээд туул битээр Монгол таун дээр очиж жагаад Монгол ол эзнийхаа дараа нэг ажил хийн. Юу хийх вэ гэхээр нэг юм тараана. Тэр ажлыг бүгдээрээ хамт хийцгээе. Санчраа юу гэдэг нөө? Илүү тэр рүү ижиг рүү. Чи нааш тийш суута би чамд юм уу гээ? Гоё юм уу гээ? За сонь сайхан юу та? Ном 몰라. 나시라 거의 무기. 와 저거 봐 진짜. 야순비. 카메라 일부러 TV에 다 올리려고 일부러 작정 주신 거. 그래 웃고. 지금 TV 가르마르고 어머. 유튜브. 엄마가 하지 몰래. 야가. 몰라. 자 үзэгчтэйгээ мэдлээрээ сайн уу үзэгчтэй гэд. Чи жоохон байхдаа гарч ирсэн шүү дээ. Жоохон өндийгээ суултаа санчраа. 내가 언젠데. Одоо чи нэг өөрөө телевизээр үзээрэй за. 자. 용돈 ах уу? 얼마? 그러니까 엄마 거 갚고 남을 수 있을 정도는 20만 원? 20만 원어. 푸. 삼촌 참 용돈 준도 없으시대 밑져갔을 때. 에? 용돈 참 준도 없으시 대 우거고 싶. Би чам 400 мянган вон өгсөн шүү дээ. Чи дэ тэквондо юу хувц авсан гэсэн юм шүү дээ. Тэрийг намайг өгсөн гэж хэлээгүй юм уу? 아니 옐슨 히트 우스티 400 мянган вон өгсөн шүү дээ чам. 4만 원? 40만 원 줬다고. 네? 그 다음은 기시대. 아니야, 난 40만 원 줬어. 아니 그 40만 원 있잖아. 네, 아우, 40만 원인데 그 баярлаа гэж лээ. 말라 태권도 도복은 5만 원이었는데. 내가 호. 네. 역시. 내가 호. 네. 마 산칠 ийм том болцсон шүү. 내가 호. 내가 호. 나 띵기 우가치 두가 리스트 거야. Зүгээр шууд нэг удаагаар бүгдийг өгөх юм уу? 네. За. 아요. 못한다. 엄마한테 말해야겠어. За бай. Баярлаа 해야지. Сүүлийн өгдөж ямар амарлцсан юм бэ? Энэ хараа дэрмээ яг үйлдэл дээр баригдсан шүү. Дэрмээ чи үйлдэл дээр баригдлаа шүү. Би санчирт 400 мянган вон өгсөн чинь санчирт өөрт нь 50 мянган вон өгсөн гэд хэлсэн биз дээ. Ингээс болохгүй шүү. Үнэнгээр нь хэлсэн шүү. Ингээд ямарваа нэг юм шиг баригддаг байхгүй юу? За ямар тач ачаагаа авчлаа. Одоо бүгдээрээ Монгол таав явнаа. Тэгээ Солонгос яг нэг ийм соёл өгдөг байхгүй юу? Юнгдуу нүгтийн. Ер нь бол найзуудынхаа хүүхдүүдийг харах юм бол ахын дүүсийнхаа хүүхдүүдтэй уулзах юм бол заавал нэг заавал ч явах. Тэгээ ер нь бол дийлэг хамаатныхын хүмүүс нь хүүхдүүдтэй юнгдуу одоо нэг гарын мөнгө өгдөг байхгүй юу. Тэгээ ихэнхдээ 50 мянган вон өгдөг. Зарим хүмүүс нь 30 мянган вон. За тэгээ жоохон мөнгөтэй төрөхтэй хүмүүс нь 100 мянган вон. Над шиг одоо жоохон баян болвол 300 400 мянган вон ингээ өгчдөг байна шүү дээ. Тэгээ сая санчир тэдийг өгсөн байх гэхээр 50 мянган вон өгсөн юм. Санчир чинь би 400 мянган вон өгсөн чинь бүр нэг ээж рүү залах нэгээд 350 мянган вон аавна гэдэж та бөө юм болж байгаа шүү. Дэмий хэлчихв яана. Туул бичлэгэнд орохгүй гэдэг шүү. Гомдцсон байна. Та нар гомдооч ч туулъя. Чи гомдсон байна те. Юу болсон за хэлчих. Яга ууртаа. Чи хэлээч яга ууртаа байгаа юм байна. За миний таамаглаж байгаагаар өнөөдөр ирэх хэвээр хүн цагаа бариагүй. За тэр ч яг угаасаа дандаа л гарч идэг. Гэхдээ яг уур хүрээгүй байна. Өчиг ууртаа байна. Өнөөдөр гадаа нөгөө мисэ монжитэй байгаа гэсэн миний толгой амир өвдөд байна. Гэхдээ энэ яг мисэ монжины хүү залбогийнхөө мэдэхгүй л байна. Надаа уурсан юм уу? Хэлээгүй.
уурлаа яриад. Уурлаагүй. Би гэгэрсэн. Чи бас гэгэрсэн гэвчтэй. Би угаасаа гэгэн. Чи өндөрмагийн тэр бичлэгийг мэдгүй. Би гэгэрсэн гэдэг бичлэг. Би гэгэрсэн гэж хэлдэг. Туулж явах ууртай байна. За тавсан юм аа. Уурлаагүй үний чи уурлах юм гэсээр хагаад уурлалдаг гэж. Хотгоршин дуучлаарай. Нэгтэй даш хүмүүсээ. За тохолсон шүү туул юм ууртай юм шээ. Би яна үзэсч буруугаар ойлгочихд. Туул юм ууртай биш зүгээр. Өнөөдөр нэг солонгост амар тоостой байна. Тэгээ хоёрдугаар гэх юм өссөн байна. Гуравдугаар гэх юм бол хүн цагаа бариагүй. Дөрөвдүгээр гэх юм бол би цагаа бариагүй. Уурлахаас өөр аргагүй юм ер нь. Гэхдээ уурлаагүй. Би бас бол амар уурлцсан байсан болов. Гэтэ чи гэгэрсэн. Гэгэрсэн. За эхний хоол нийслэл салаад гарч ирлээ. Одоо идэв. За дараагийн хоол цөөвөн гарч ирлээ. Сайхан хооллоорой. Тэцэг инээлтэй. Барьж байгаа үн царайм таардаг тийм. Монгол таав. Бодомж байдаг. Таврмаа яриад блогоо хийгээ яв. На чи нэг жоохон жижигхэн нүртэй харагдчих. Намайг барьж байгаа юм шүү. За хоол ямар байсан өнөөдөр? Хоол хоёрсаа иш ороод. Оо. Намаацын цөв өстө гоё тий. Гоё эс. Үнэхээр рекламдмаар гоё гад тий. Салбагийн машины үнэр нь бас шал мал амар цэвэрхэн. Одоо ажиж байлээ. Одоо Макс махны дэлгүүр орноо. Би очиж цагаан сарынхаа буузыг авах гэж байгаа. Гоё тий тэти бууз нь. Та бүхэн анзаарсан бах те туул сая нилээ жоохон бохимдолтой байсан. Хоол идээд Өсцөө байсан. тий уурн гараад тайвшраад өнгө ороод Хөнгөө. түрүү чи бүр ингээд бараг л дэлбэрх нь холгүй амар улаацсан бүр ингээд уурт авах айгүй мэддэг. Нэрээ тэгсэн үү? Үгүй ууртай толгой өвдөдсөн байхгүй юу? Өлсөө толгой шүтүүлсэн юм уу? За сонин сайхан юутай. Одоо нэг минь тустаа нэг үзэгчтэйгээ мэдлэн аваад аа. Сайн байцгаана. Туул нэг сүлд жоохон үзэгчтэй маргалдаадсан тэр талаар ярихгүй мó. Хүй би хинтэй ч маргалтаагүй. Маргалдаагүй. Гүү. Сүлд нэг жоохон гомдож момдсон байх Гүү шиг. тэгээгүй шүү дээ. Оста дуугаа аваадсан чигээд. Гүү шүү дээ ямар амар юм чи. А тэгээгүй л. Гүү тэгээгүй. Камертоны тоглолт болдог влогон дээр. Тэр чин нөгөө нэг халуунаад хоёрын дундуур орж ирээд илжигчин гэдээс аахгүй хүмүүс намайг. Тэгэхээр би чинь нөхөртэй хүүхэдтэй хүм шүү гэд нэг нэлийн олон хүнлөө мессеж нөгөө чиний тэр фэйсбүүкийн комментэнд орж байна. Би нөхөртэй 3 хүүхэдтэй гэд. Одоо яг чиний талаар нэг ямарваа нэг юм яриа гарч ирж байгаа шүү дээ. Яг тэр ярианд нь яагаад хариу үйлдэл үзүүлмээр санагдсан бэ? Үнэн биш болохоор. Үнэнгийн одоо юм хэлэх гээд. Тэр хүмүүс чи хичнээн тайлбарлсан ч үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ? Угаасаа би чинь нөгөө нэг өөрөө бичлэг хийдгүү. Хаяа нэг чиний бичлэгт ороод тэгээд ингээд ийм өртөөд нь шүү дээ тий. Тэгэхээр сэтгэлийн бэлтгэлтэй өртөөд байна уу? Сэтгэлийн бэлтгэлтэй байжгаад бичлэг хийсэн бол арай өөр байсан байж магадгүй. Тэгтээ тоохгүй яах вэ? Тэр юу нэг чухал биш юм байна. За ганцаар сонин сайхан юу вэ? Охинтойгоо 17 хоног цагийг үнэхээр гоё өнгөрүүлж байгаа л ирлээ. Амар томлцсон байна. Би 3 настай хүүхдүүдийг айгүй жоохон юу ч ойлгодгүй юм баг гэсэн чи бүх амар ухаантай байт юм л шүү дээ. Тэгээ штэ. Хүүхд тэр юм ойлгож байгаа нь надтай ухаанаар оролдуулаад байгаа юм шиг. Би зүгээр гайхс вау ямар. Тэгээ уус амар цэрэглэн юм шиг л шүү дээ. Тэр хөдөлгөөн нь нилээн яг чамайг дөөрөөс нэ тэр зан чи юу? Гэгэрсэн гэмээр толбоо. Хэл хов базя. За камера унтрааж байгаа даа. үгүй. Гой нөгөө 100000 хов юу гэглээ 20000 хов билүү. Гой хов базмаар. За солонгос өнөөдөр утаа бол амар байна. Утаа биш шүү дээ. Тоосцор. Тоосон цар. Нарийн тоосон цар амар байна. Та бүхэн харах юм бол сааралтаад баг 5 км-ийн цаана байгаа барилга харагдахгүй болж байна уу те. Өчигдөр орой маргааш амар их байгаа болохоор намайг харуулж яах нь замаа харуулж яах чи ярьчаа. Юу вэ? Анхааруулгатай чи яа амар ядаргаад тийм те. Чи Францаас ирж байгаа бичлэгээ хийсэн шүү дээ те. За. Надад ашиглаад байхгүй байгаа. Би бүр амар гой шоколад хараад надад интерес нэгийг өгөх байх таа гэж хараасан чи байдгүй. Байхгүй мó? Шоколад байхгүй мó? Бага шүү. Бага мó? Тэг өгөөс надад ирдэг. Би яг чанд өгнө гэж авцсан байсан.
баярлаа. Тийм байлгүй дээ. Чи эртээ дэмлэг дээр ирсэн шүү дээ. За. Найзтайгаа. Тэгтээ бас өгөөгүй би тэгээд Гомдсон. яа надад шоколад өгөхгүй байгаа юм бол ингэ бодоодсан байхгүй. Өнөөдөр бас байтгүй хоёлоо уулзаад хэдэн цаг болчихв. 4 цагийн дараа өгөөд татчихдаг чи. Өнөөдөр чамд яг өгнө гэж тавцсан байсан. Яг уу зүгээр цүнхэндээ байсан юм өгч үү? Үгүй. Би хоёрыг авсан. Тэгээ нэгийг санчирт өгөөд нэгийг чамд өгье гэж авсан. Бичлэг асааж иж нэг юм шоколад авсан шүү дээ. Энийг авах гэж асааж байгаа юм уу? Тий. Бичлэгтэй. За тэгэхээр туулбит хоёр хаана хүрээд ирсэн бэ гэхээр Макс махны дэлгүүр дээр ирсэн байна. Удахгүй цагаан сар болох ч байгаа. Тэгээ туулбит хоёр гэртээ бууз авахгүй найзынхаа махны дэлгүүр дээр хүрээд ирлээ. За үзэгчтэй үсгэлээ мэдлээрэй. Золбогийн найз Баатар зул байна. Манай Макс махны дэлгүүр захиалга хийж болдог аппликейшн бүтээсэн байгаа. Та бүхэн аппликейшн руу ороод махны үн зураг шинэ бараа гарах юм бол мэдээлэл тань дээр шууд очих байгаа. Та суулгаад хэрэглээд үзээрэй. Баярлаа. За би тэгэхээр ерөөсөө мдээгүй байсан байхгүй. Макс махны дэлгүүр юм аппликейшн гаргацсан юм байна. Та бүхэн заавал ирж захиалаад авах шаардлагагүй, заавал залгаж захиалаад авах шаардлагагүй. Аппликейшн руу ороод энийг авъя гэж төлбөрөдлөл боломжтой. Зүг ойлгосон үү те? Тэгээд хүмүүс чинь нэг махны зураг хармаар байгаа харахыг хүсдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэнгүүд өөрөө гээд ороод ингээд бүх зураг мөргө харах боломжтой байгаа. Тэгээ захиалгаас шууд хийж болно. Энэ нэг 50-д реклам бол биш шүү. Равоныг угаасаа мэдэн шүү дээ. Маа нэвтрүүлгээр өмнө орж исэн. Тэгээд хэдий л бууз аав. 2 ил бууз. Бил- Цагаан сарын бууз. Бэлгэн тавсан уу? Уул нь мөнгөний өгнө гэсэн чи өөрөө өгнө гэстэй мөнгөний. Баярлалаа Равон. Манайхаар өөрчлөлж байгаарэ. Баярлаа. За туулбит хоёр Равонтой уулзчаад гараад ирлээ. Өнөөдөр бол яг үннийг хэлэхэд Равоны махны дэлгүүр ерөөсөө орё гэж төлөвлөөгүй бодоагүйсэн байхгүй. Уул нь бол худалдаж авъя гэсэн чинь Аха. тэг бэлэг авч уу яа. Бэлгэл авчих шиг байлаа тий. Хэн бэлгэлсэн? Золбоо бэлгэл. Яагаад айгу доромжхон хэлээд байна? Би өөрөө мөгөөрөө хамаар байсан заяа. Гой талархаал авч суралтай. Харин тий. Гэхдээ баярлж л байна л да. Гэхдээ чи мөнгөний төлсөн учраас би санаа зовхгүй байна. Найзаас чи авсан бол санаа зовх байсан байхгүй. Чи тэгтээ төлсөн шүү дээ миний өмнөөс. Тийм би ч гэсэн хэрвээ найзтай мөнгө төлөөгүй гараад ирсэн бол миний санаа зовх. Тий. Би дансаа яг ингэж биччихсэн чи миний утсыг булааж аваад энэ оронд нь өөрөө хийсэн байт юм аа. Миний ходоод руу орох гэж байгаа юмны өмнө чи төлдөг нь яаж байгаа. Юу л вэ? Сэтгэл биш нэ. Алиарита. Сэтгэл харагддгүй. Зяа. Гэхдээ мэдэрч болно. Би ямар гоё үг хэлчихвэ. Сэтгэл хүнд харагддаггүй. Гэхдээ мэдэрч болно. Хайр хүнд үзэгддэггүй. Гэхдээ та Хүртэж болно. би юусоо чамаа өрөвчдөг гэж хэлээгүй шүү дээ. Яагаад ингэ яриад тагсан. Гацаж төгжрээд ахарч хэлдэг ч. За одоо чи өөрөө хэлж байгаа юм шиг хэл. За уучлаарай. Цагаан сараараа юу хийх гэж байна? Яаж баярлах гэж байна? Солонгост ирэн цагаан сараа хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? Гэртэл байдаг да. За баярлалаа. Ой. Би ямар тэнэг чи сигналтахгүйсэн сая. Сигналтахгүйсэн. Туулайг иймэрхүү үед нь штэ. Би сигналт нь штэ. Аха. Миний нэрийг гадагшлна. Гэтэ сая сигналтахгүй бол наад чи яг ирж мөргөх хичээл шүү дээ. Эндээс ийшээ явах хэрэгтэй. Гэхдээ би яг тэр бүх юу болж байгаа процессыг харсан штэ. Би зогсоод урдуур гарчих юм байна гэд. Би энэ чирээ сигналтаад уурлах юм бол би амар хинээрээ алдах. Тийм л дээ энэ хүн гэтэл чи зөвхөн болгоомжлох үүднээс сигналт гэсэн юм уу? Тийм мэдэх хэрэгтэй шүү дээ. Буруу юм хийж байгаагаа. Сая бол ямар ч буруу юм хийж байгаагаа мэдэхгүй явчихлаа. Сая яасан бэ гэхээр ингээд би 2 дугаар игнэнд саяны биш 1 дугаар игнэнд дэж байгаа. Би яг чигээрээ явсан чинь шууд баруун дараад ороод ирж байгаа байхгүй юу? Тийшээ эргээ явцсан. Тийм. Бараг жоохон би ингээд яриандаа төгдрөөд хурдан явж байсан ба шууд мөргөхөөр. Одоо чи сая энэ хүн өөрийнхөө буруу юм хийснийг мэд хэрэгтэй шүү гэж хэлсэн шүү дээ. Иймэрхүү хүмүүс мэдхгүй. Угаасаа сигналдаад ч мэдэхгүй гэж үү? Сигналдаад ч мэдэхгүй. Бид нэр иймэрхүү хүмүүс тэрийг мэдүүлээд тах шаардлага байхгүй. Яг иймэрхүү юм дээр нэг одоо өөрийнхөө хэл хязгаарыг тогтоогоод өөрийгөө нөх хамгаалж сурна гэдэг чинь яваад байгаа байхгүй. Ийм юм дээр хүн өөрөө уурлаад бухимдаад стресстэй л яваад ах юм бол тэр хүн өөрөө л хохирно. Үнэхээр гэгэрчжээ. Үнэхээр би чамд ялчуур өгнө юм ялчуур. Золбоо гэгэрснэ. Тэр сайхан шинэлэрээ. За баярлалаа. За.
За туулыг гэртэн хүргээд өчлөө. Одоо золбоонд гэрлүүгээ харьлаа. Өнөөдөр бид хоёр нэлээд ажил амжууллаа бас. Тэгээ туул бид хоёр одоо энэ White Dream шүдний эмнэлэгт хамтарч ажиллаж эхлээд 2 жил гаруй болцсон байгаа байхгүй юу. Тэгээд би бинийгаа мэддэг болоод 2 жил гаруй өнгөрсөн байна. Бид хоёр ер нь жоохон ингээд би бинээрээ тоглоом шоглоом хийгээд инээлдэж хөрөлтөөд ер нь нэг жоохон тийм найзуудын харьцаатай байхгүй юу. Тэгээд туулыг байхгүй байхад нь гоё магтчихъя те. Яг хоо имжлэгийг мэддээж өөрөө үзэх бах. Тэгээд туул бол айгүй мундаг бүсгүй. Эхнэрийнхээ үүргийг айгүй мундаг сайн биелүүлдэг. Хүүхдүүдийнхээ хувьд ч гэсэн айгүй мундаг сайн ээж байж чаддаг. Тэгээ ажиллаа ч гэсэн айгүй сүрхий мундаг хийгээд явдаг. Ер нь бүх юм айгүй мундаг зохицуулаад явдаг. Айгүй ухаантай, алсын хараатай, бодолтой, тийм бөөр сүртэй. Бас надаа хаяа айгүй гой зөвлөгөө өгдөг байхгүй юу. Айгүй сайн найз гэж байдаг шүү дээ. Сайн найз болж чадхаар тийм бүсгүй гэж ярих одоо найз маань. Тэгээ удахгүй одоо Солонгос цагаан сар болох ч байгаа. Солонгост ч гэсэн манай монголчууд ер нь цагаан сарынхаа баярыг айгүйх тэмдэглэдэг. Бие биенийхаараа орж гардаг, гоё буузаа хийдэг, салаада хийдэг. Яг л Монголд яаж тэмдэглэдэг? Яг тэр ёс заншлаараа тэмдэглэдэг айлууд бол зөндөө байд юм байлээ. Тэгээ бие биенийхаараа бас орж гарна те. Би болохоор яг нэг багаасаа Солонгост байсан болохоор нэг таньж мэддэг хүн байхгүй. Тэгээ ер нь бас өөрөө нэг айл хэсээд яваад тах тийм дуртай төрлийн хүн биш болохоор гэртэл ер нь байж байдаг дөө. Яг уу энэ удаа цагаан сараар ээж дээр очих бах. Ээж дээр очин. Тэгээ манай эгч бас ирсэн байгаа гэсэн эгчтэйгээ очиж уулзсан. Нэг тиймэрхүү байдлаар л цагаан сараа өнгөрүүлэх бах та. Тэгээ та бүхэн маань ер нь цагаан сараа яаж өнгөрүүлэх чинь бас комент сект бичиж үлдээцгээгээрээ. За золбоо нь ямар ч гэсэн сайн яваад гэртээ хүрээд ирлээ. Манайхаа өнөөдөр маш их ажил амжууллаа. Гэтэ яг энэ яг бичлэгэн дээр нэг ажил амжуулсан харагдаагүй бах. Гэтэ яг миний хувьд бол өнөөдөр маш их ажил амжууллаа. Тэгээ сэтгэл маш их өөдрөг байна. Нэрээ туул надаа ийм гоё хоёр сойз бэлгэлсэн. Тэгээд нэг нь 4,000 вон үнэтэй, хоёулаа нийлээд 8,000 вон бэлэг өгсөнд баярлаа. Нэрээ бас равонд хэлхээ мартчих. Гоё кофе авч өгсөнд кофегаар дайлсан равондоо маш их баярлаа. Уг найзтай кофе авч өгнө гэж гарсан чинь шууд урдуур ороод тооцоо хийцэн байхгүй. Тэгээ солонгочууд ер нь яг нэг тийм соёлтой байдیں۔ Гүг би төлөе. Солонгост ирэх юм бол ер нь бол ингээд сайхан даалгуулад яваад иж болно. А гэхдээ тийм реакшн заавал гаргах хэрэгтэй шүү заяа. Картанд мөнгө байхгүй ч гэсэн би төлөе гэгээд хэлчихэл юм бол нөгөө хүмүүс санаа зоволтгүй. Зүгээр би төлчих гээд хэлчихдэг учраас санаа зовоодох шаардлагагүй. Тэгсэн чинь нэрээ та төлчих гэвэл тэгэл баларлаа шүү дээ. За орж ирээд ямар ч гэсэн бүх юмаа сайхан зэгцлээд янзлаад чин там болгоод нэг гоё тайван суучлаа. Тэгээ одоо яг цаг оройны 7 цаг 28 минут болж байна. Өнөөдөр оройны хоол юу вэ гэхээр банана. Тэгээ өнөөдөр өглөө идсэн Twix-ийн тал нь йогурт байгаа. Тэгээ өнөөдөр өдрийнхөө хоолыг жоохон оройтуулаад идсэн чи одоо нэг хөлсөхгүй байна. Одоо яг хоол идэх гэхээр ерөөс тийм хоолны хүсэл төрөхгүй байгаа хгүй. Тийм учраас орой хөнгөө хоол идээ. Тэгээ өнөөдөртөө юм идэхгүй. Би ер нь хоолныхаа амтгуугаас нь төрүүлж иддэг төрлийн юм баггүй. Яг ингээд тавхтай хоол байсан ч гэсэн амтгуунуудын төрүүлж идчихэд хамгийн сүүлд нь яг ингээд гоё амттайг нь иддэг төрлийн хүн. Тэгээд амтгуу бананаасаа эхлээд идчих. Үнэхээр ямар гоё амттай банан бэ? Банана хамгийн сүүлд иддэг гэж юу? Тэгээ миний дуртай тараг энэ тараг байхгүй юу? Хажуу талдаа ийм шоколадтай. Тэгээ энэ шоколадыг ингээд тараг руу асгачдаг байхгүй юу? Энэ шоколадыг тарагтайгаа холиод идэхээр аюу гоё амттай. Монголд ер нь ямарваа нэгэн баяр ёслолыг айгүй гоё тэмдэглэдэг те. Жиг утгаар нь тэмдэглэдэг. Цагаан сар, шинэ жил, Мартин 8, Цэргийн баяр, тэгээ наадам гээд ер нь иймэрхүү баяруудыг монголчууд маань өстой гоё тэмдэглэдэг. Би яг Монголд байхдаа жоохон байхдаа яг цагаан сар, шинэ жил эдрийг тэмдэглэж байхдаа бүр айгүй гоё тэмдэглэдэг байснаа ерөөсөө мартдаг байхгүй. Тэгээ Солонгост хамгийн анх ирчээд он гаргалуу яла шинэ жил боллоо. Юу ч тийм шинэ жилийн уур амьсгал байхгүй заяа. Тэгээ би ингээ шоконд орчихсон. Ямар сони ингээл болоо мó. Ингээл дуусаа мó. Ингээл шинэ жил болчихж байгаа мó гэд. Гайхаад тэгсэн чи одоо өөрөө яг тэр амьдралдаа дассан байвал яах вэ? Шинэ жил болж гин үү? Цагаан сар болж гин үү? Төрсөн өдөр болж гин үү? Ямар баяр болж гин бүү мэд. Солонгосын дийлэнх хард иргэдүүд нь бол яг тийм баяр ёслолыг нэг тийм бүр сүртэй бүр ингээ ажил хэрэг болгож тэмдэглээд байдаггүй. Одоо яг миний санаж байгаагаар жоохон байх цагаан сар болохоос 7 хоногийн өмнөөс ахуулаад гэрээ цэвэрлээд эхэлдэг байсан. Бүх тоос шороо, бүх хувцас сунар, бүх хүнжил даав одоо юу вэ? Бүгдийг нь угаагаа цэвэрлээд буузаа хийн, салаада хийн гэл зөндөө олон юмнуудаа бэлдээл, битүүний орой битүүлэл бүр ингээл те. Яг цагаан сарын шинэ нэгэнд ингээ гоё ширээгээ цэцсэн бүх юм ингээ шив шин ингээ шинэ нэгэнд гоё орно гэл ингээ нэг тийм ямар ч миний тэр хүүхэд насанд үлдсэн дурсамжлохоор цагаан сарын баяр, шинэ жилийн тэр баяр гэдэг энэ ёслолыг бол утгаар нь тэмдэглэж чаддаг байсан гэх юм уу. Тэг яг би энийг нэг хамгийн ойрынхоо хүнээс сонсч байсан л да. Эмхтэй цагаан сар гэдэг баярт бүр үнэн голоосоо дургу заяа.
бүр өмнөн голоосоо дургу. Яагаад вэ гэхээр цагаан сар гэхээр яг нөгөө нэг тэр бага насны дурсамжууд нь бодогддог. Юу бодогддог вэ гэхээр ерөөсөө л баг 14 хоног шахуу ингээл ажиллаар бөмбөгдчихдөг. Амар өглөө босоод бууз чимхээл гэр орноо цэвэрлээл юм яваал ус унтраа зүгэл ингээл те мах энтрээ зүгэл ингээл ерөөсөө л яг цагаан сар төхөөд ирэхээр л тийм айцтай болсон. Амар их ажил хийнэ гэдэг. Тэг хүмүүс орж ирэхээр эмгтээчүүд чинь ерөөсөө амардгүй шүү дээ. Орж ирлээ, буузаа жигнэлээ, гаргаж тавилаа, гараа янгууд нь ширээгийн цэвэрлээ, салаатаа тавилаа, бэлэг сэлтийн бэлтээ гэж ерөөсөө нөгөө цагаан сар гэдэг баярыг баяр гэдэг утгаар нь хүлээж аваагүй маш их стресс авдаг байсан. Одоо нэгсэнтэй нөгөө миний яриагаар травма, цагаан сарын травматай болцсон. Тийм миний хамгийн ойр татны тийм нэг эмгтээ байдаг хгүй. Тэгээ бид нар бас яг ингээд аливаа зүйлийг хэтрүүлж болохгүй юм шиг байгаамаа. Яг тэр баяр наадам ёслол гэдгийг яг тэр баяраар нь гоё тэмдэглэдэг бол гоё. Хин хиндээ нэх айхтар дарамт үүсгэдэггүй. Хин хинийхээ герт ороод нэх бие бинийгаа шүүмжлээд идэггүй. Яг гоё гоё ороод гоё ёслол мэдчлээл гоё идэ цагийг уучаал тэгэл гараа явдаг. Тэгэхгүй бол ингээд яг юуныхаач төлөө яг яах гал бие биендээ тэгж нэг гоё сайхан харагдах гал гэдэг. Би тэгтээ бүгдийг хэлээгүй шүү. Ер нь тиймэрхүү айлууд байдаг шүү дээ. Та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Бүгдийг хэлээгүй шүү чи буруугаар ойлгоорой. За Соломон ямар ч оройныхоо хоолыг идчихлээ. Тэгээ одоо сайхан ус цасанд ороод тэгээ жоохон ном уншнаа. Тэгээ номоо уншиж байгаа. Тэгээд өнөөдөр сайхан эрт амарнаа. Урд чинь бас сайн унтаж чадаагүй. Ойргүй явж байгаа болохоор. Гэхдээ өнөөдөр аягүй сони ерөөсөө ядарсангүй. Тэгээ өнөөдөр сайхан эрт амарна. Тэгээ өнөөдрийн влогтой хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Сар шиндээ сайхан шинлээрээ айл гэр их хисч алт мөнгө их цуглуулаарай. Та бүхний 2026 онд энэ жил эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөё. За тэгвэл бүгдээрээ залбоо хийвээ. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай. Гарах жоох эвгүй болчих юм. За тэгэхээр бай.